Дахиад аваарай. Энэгээр явахаар нэг хөө авдээ. Тэр маань байх нүггүй юу? Ирэх юм бэ мэдээ кино зураг хавтанд орж байгаа. Дахиад аваарай. Ахад дахиад уу? Дахиад. Өшөө байхгүй. 12,000. Ямар үнэтэй юм бэ? Нөгөө цаанаас нөгөө ганцнаас өгж байгаа үнэл. Хэлсэлтэй. Тий. Ямар юмсан биш тий. Харин цэрэн чунт гэдэг миний нэрийг бол хүмүүс л амар тогтоодгүй марцчихдаг. Ер нь бол хэлж чадахгүй гэсэн үг. 4 дээр ингээд одоо би 5 дорно. Дахиад хийдий ямар дахиад тий буцан дахиад муу гэдэг жоохон тоглоомжтой жоох явдаг. Тий их порттой муу баг порттой муу гэдэг л. Тэгээд их порттой шүү аваарэ. Тэгээд авсан бол тэгээд даблтаж олно шүү, бонустай шүү гэх юм уу те. Манай ганц ороод аваарэ. Тэргээл дараа намайг юм нөгөө нэг зараа явж бас аваарэ гэл. Би ч нөгөө нэг нагад захыгаа ганцнд ажиллаж байгаа юм. Тэгээд нөгөө нэг 2 жил ингээд юм зараа явчихсан. Тэгээд өглөөдөөс өөрөө хуваараа ингээд өөрийнхөө хэрэгцээний мөнгөд төлөвлөд өндөг зараа авдаг байхгүй. Амар гигэрсэн шиг ихт болсон. Уцаар таксинд аллаад тэгээд өөрийнхөө хэрэгцээнийхээ мөнгөөр ээж аваас дээрээс нь мөнгө нэмүүлж байгаа тахгүй л. Тэрний Galaxy A12. Нэг iPhone 12, 13 л авахгүй л. Судалсан уу? Бүтээцээ. Судалсан. Тэгэл нэг арай нэг хуучин онтой нэг сая идэрл. Тэгээд бүр нэг хуучных нь нэг 900 500 их шиг л. Тэгээ бүр шинээр гарсан 2 сая 3 саятай л. Арай гайгүй гэснийг л авах гээд 9 сарын 1-ний тийм нэг хичээлийн хэрэгслийн мөнгийг үлдээл тэгэл юм хийж байгаа. Би өөр нь бол манай ангийнхан бол битэл үзээшээ гэж хэлсэн. Манай ангийнхан ч тоглоол тэгэл хичээлээгээл байж байгаа юм чинь. Тэгэл ер нь бол би бол бусад үеийнхэн маань ер нь бол ингэж явахгүй л гэж бодчих. Айланган. Ээж маань ер нь бол яадаг бага ангийн багш. Аав маань барилгын менежер. 9 сарын нэг юм гангараа ороод он сураад ахгүй гэж урагч юм да. Тэгэл заримдаа ахгүй байна. Заримдаа тэгээ жоохон загнуулна. Заримдаа чихэр жимсээр мэлаалгана. Тэгэл л явчихсан шүү дээ. Яагаас бид өгөхгүй байгаа, яагаас ярихгүй байгаа, хоот ч жоохон шоронгүй байна гэх юм уу. Тийм хөө байдлаар л багчин жоохон хатуу байна өдөргээл. Барсынхнаа таньдаг болсон. Дээрээс нь нөгөө нэг хүмүүстэй нь бол харьцаж чаддаг болсон. Тоондоо сайн болсон. Би чамайг амтгүй басынхаа. Амтгүй. Тэнгэрт болох чамаа. Чунтаа тий өндгөө гэх юм уу. Тийм хөөдлөөр баярлаа. Миний дүү хөөрхөн шүү гэдэг. Ингэж мэдчих ч юм уу тийм хөө байдал гардаг. Тэгээд жимсээр идэр зүгдэг жимс идэр. Манай давуу тал ер нь бол их хурдан гардаг. Дээрэс нь амтны их гоё хоолно. За чихэрлэг соустай дахиад хоол байна. Би бол өөр ажил хийдгээ. Миний дүү ингээд хахаан ганцхан тустаад өгөөч, борлуулагч игээд өгөөч гэсэн санал тавиад тэгээ борлуулагчаар ажиллаж байгаа. Өдөртөө зарсан хоолныхоо хуваар цалинждаг. Миний хүү болохоор өөрөө ингээд бас өөрхөн нөгөө утсыг аавна, хэрэгцээтэй зүйлээ аавна гэд өглөө хоолгооны 2 сэтг өндөг авчираад зардаг. Тэгээ би нөгөө өдөржингөө юм гэрт байдаг ингээ энэ дээр өнчиж байгаа учраас гэртээ харах хүн байхгүй. Өдөртөө надад туслаад боломжоор ингээд хажууд бас ингээд хөрхөн бас хаяа нэг хоол зараад, хэмээ өндөг зараад тэгээ явдаг байгаа. Миний уг болохоор яс хөөх юм бэ? Хар багасаа ингээд нэг амьдралын ухаантай болно гэдэг чинь том болоод бас нэг өөрийгөө аваа явах чадвартай нэлээд бизнесмен хүн гарч ирэх нь байна гэж хөөрддөг. Уг нь бол яг ингээд нөгөө нэг
хуулийн эрхийн үүднээс бол тийм үү 16 нас хүрсэн хүүхэд бол юм зааж болохгүй гэдэг. Гэвч өөрөө сонирхлоороо өөрөө бас би ингээд яг чингүүний хэлэхэд ингээд би чинь одоо өөрөө ингээд амьдралаа авч явж байгаа болохоор миний олж байгаа мөнгө бол хаанаач хүрдэггүй. Тэгээ ингээд яг хот хүү маань ч бас надад дэм болдог. Өөрөө олсон мөнгөөрөө одоо чингүүний хэлэхэд нэг шин тавчиг аваад өмсчин, шин аймс аваад өмсчин тий. Өөртөө ингээд хэрэгцээтэй зүйлийг бас амттай идмээр бол аваад идчихдэг. Өчигдөр хэд өөрөө ингээд өөрийнхөө өндөгнийхээ хөрхөө олсон мөнгөөр ингээд ээж би нэг авъя гэж би болохоор авч явах боломж байдгүй тий. Одоо бол зээлгүй хүн гэж байхгүй шүү дээ. Багш нь хүүхэд толгойнхаа мөрөөдлийг асуусан. Тэгэхээр тэр мөрөөдөл дээр миний хөө би багшаа ирээдүйн ерөнхийлөгч авнаа гэж хэлчихсэн. Би амар бахархдаг үгээрээ хүн мөрөөдөл төгсөн хүний мөрөөдөл хийдэг хүн нэг урдаа тавьсан зорилготой ээжж хүний бүх ажил бүтдэг те. Би хүүгээ дандаа өдөртөө тэгж дэмждэг. Хар багаас нь жоохноос нь эхлээд тэгээд нөгөө ухааны далаа гэж дууддаг. Би нөгөө цэцэрлэгийн багш ажиллаж байгаа үед бол бас сонсчихсан байхгүй хүн өөрөө хүүхдээ яаж дуудаж чинь яаж хүмүүжүүлж чинь те ямар үгээр тэтгэж чинь тэрний хэрээр ээж хүн хүүхдээ гэсэн сэтгэлээр тэр хүүхэд нь өөрөө ухамсартай хүн болж өсдөг. Одоо миний үгийн өөрөөх нь мөрөөдөл нь юу юм? За, рэпер болно гинэ. Миний үгийн нэрний утга учир бол Цэрэн Чунт гэдэг маань болохоор Монголд л ерөөсөө 3 хүн байдгийн байлээ. Нэг нь манай хүүхдийн нэр нь нэг дуучин байдаг, нэг нь нэг эмч байдгийн байлээ. Дуучны нь бол харж байсан эмчтэр нь битээр төлөгдөж очиж байсан. Жохонд нь тэр эмчийг Цэрэн Чунт гэдэг. Тэгээд нэрний яг утга учир нь бол төвд нэр. Дээрээс нь Цэрэн Чунт гэдэг нь болохоор дүү монголоор орчуулах юм бол дүүлэн нисэх суудахтай төвд хэлээрээ бол хан гашууны нэр. Тэгээд ер нь их гоё утга учиртай бэлэг дэмэрлэлтэй би бол хөвгээрээ бахархаад хожим хойно нэртэй хүн болж ээжигээ сайхан авч явнаа гэж боддог. За зэвтэй дэжүүлчих тоостоо тачаа. Авсан хүмүүс нь бичлэгийн дорн шүү. Барахаар. Тэрстэй.